гүйцэтгэл маань 90 гаруй хувьтай 94% гэхээр бид бас нэлээд өндөр хувьтай очсон. Монгол Улсын засгийн газар Америк нэгдсэн улсын мянган сорилтын корпорац хоорондоо байгуулсан 2-р компакт гэрээний хэрэгжилтийн явцын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хөтөлбөрийн нийт гүйцэтгэл 94% үргэлжилж байна. Гэрээний санхүүжилтээр биокомбинат шугам паприк орчмын газрын доорх усны ордыг түшиглэн шинээр бүтээн байгуулалтыг барьж Улаанбаатар хотын усан хангамжийн хамгийн том баруун их үүсвэрээс 50 хүртэл сая шометр усыг сонгон арих уулын бэлд барьсан. Ус гүн цэвэршүүлэх дэвшилтэт технологи бүхий үйлдвэрт Монгол улсын унтны усны стандарт нийцүүлэн цэвэршүүлж усан хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлнэ. Үйлдвэрийн бүтээн байгуулалт 99.5% түрээд байна. Одоо дуршилт тохируулгын ажил эд үргэлжилж байгаа гэдгийг төслийн багийнхан хэллээ. Үйлдвэрийн барилга баригдаад дууссан шүү дээ. Тоног төхөөрөмжүүд нь суурлагдсан. Одоо нэг шугам хоолойн жоохон ажил байгаа. Тэр маань одоо үлдсэн хугацаанд хамгийн гол ажил маань бол одоо нэг туршилт тохируулгын ажил гэж байгаа. Тэр чинь усаа хүлээж аваад цэвэршүүлэх, тэр чинь үе шаттай турбаага зайлж цэвэрлүүлэх гэлээ. Тэгээ техникийн туршилт байна. Тэгэл одоо дуусах үе шатны туршилт гэдэг. Үе шаттай тэр чинь их цаг авдаг ажлууд байна. За хаягдлаас дахин боловсруулах үйлдвэрийн хувьд бас мөн адилхан үйлдвэр нь баригдсан. Одоо тэгээд нэг шинэ төв зөвлөх байгууллагч маань өөрөө бүрэн хүчин чиглэлээр ажиллаж эхлэхгүй шүү дээ. Бид нар чинь яттын хөнгөлтэй зайлаараас бид нараас яг бид нар урьдчилж усаа авч байна. Тэгээд тэр хаягдлуусаа дахин боловсруулах одоо усаа урьдчилж аваад цэвэрлж туршиж эхэлж байгаа. Тэгээд тэр чинь яхад бас нөгөө бактери үржүүлэх шаардлагатай байдаг юм байна. Тэр бохир усын чинь бактериар бас яд. Энэ юмнуудаа ингээд хийж байна. За бас нэг шугам хоолойн ажиллаа дуусгаад тэгээд юун дээр 3-4-р станц дээр бас нөгөө энэ усны нийлүүлэлтийн удирдлага хяналтын бол SCADA системийг бас тохиргоо хийж туршуулах ийм ажлууд байгаа. За нөгөө 3-р төслийн хувьд бол бараг дууссан дөө. Зарим төслүүд нь дууссан. Одоо тэр түншлэлийн хөтөлбөр Голландын ус хангамжийн байгууллагатай хийсэн түншлэлийн ажил маань дууссан. Гэр орооллын ус хангамжийг сайжруулах одоо Улаанбаатар хотын 6 дүүргийн 61 хорооны нутагт дэвсгэрт байгаа 180 худгийг автоматжуулах ажил маань дуусаад хүлээлгээд өгсөн. Усны компактын 2 дахь төслийн хүрээнд Монгол улсад анх удаа хаягдл ус дахин боловсруулах томоохон үйлдвэр, ус дамжуулах шугам хоолой, ус нөөцлөх сав, өргөлтийн шахуургын станц, холбогдох дэд бүтцийн хамт барьж байгуулсан. Төсөл хэрэгцснээр дахин боловсруулсан хаягдл усыг эрчим хүчний үйлдвэрлэлд анх удаа нэвтрүүлсэн. Мөн шин төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдл уснаас дахин боловсруулж, дулааны цахилгаан станц 3, дулааны цахилгаан станц 4-т үйлдвэрийн зориултаар эргүүлэн ашиглаж, жилд 18 сая орчим шометр хүртэлх гүний усыг дахин боловсруулсан хаягдл усаар орлуулж, гүний цэнгэг усны нөөцийг хэмнэх боломж бүрдсэн юм а. Төслийн эдийн засгийн өргөөж 10.9% байна. Дотоодын 100 гаруй компани туслан гүйцэтгэгчээр ажилласан бол нийт 83 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг дотоодоос худалдан авчээ. Дэд үтсийн төсөл гэдэг бол бас маш их одоо техник технологи, хүний хүчийг шаарддаг ийм үйл ажиллагаа байдаг. Тэгэхээр та бүхэн мэдж байгаа юм 2 дэд үтсийн төслийг хэрэгжүүлнэ гэдэг бол ихээхэн хэмжээний компаниуд хүн одоо ажиллана гэсэн үг. За энэ бол мөнгөн дүнгээрээ бас илэрхийлэхдэггүй. Энэ дээр бол технологи, техникийн бол маш олон шинэ туршлагууд одоо хэрэглэгдэж байдаг учраас энэ бол мөнгөөр илэрхийлэхгүй тийм туршлага мэдлэг одоо орсон зүйлээ гэж бодож байгаа. За тэгээд та бүхэн бол мэдж байгаа энэ төслийг зөвхөн одоо нэг барилга барихад хичнээн одоо олон компаниуд оролцож хичнээн олон төрлийн худалдан авалт хүний хүч хөдөлмөр ордог бай. Гэдэгтэй адилхан дотоодын одоо аж ахуйн нэгжүүдийг тоолсон бол бас нэлээд их байгаа. За энэ дээр түрүүн бол дурдлаа бид бол 83 тэрбум төгрөгийн одоо гэрээг байгууллаа гэж. Тэгэхээр энэний чинь одоо дийлэн хувь нь одоо дотоодын компаниуд нийлүүлж байгаа. Зөвхөн одоо ажиллах хүчний хувьд гэхэд бол нийт ажилчдын 90 гаруй хувь нь Монголын ажилтнууд Монгол хүмүүс ажиллаж байгаа. Хоёр үе шаттай хэрэгжсэн. Эхнийх нь 2008-аас 2013 он, хоёр дахь нь 2021-ээс 2026 оны хооронд хэрэгжиж байгаамаа. Хоёр дахь хөтөлбөрийн нийт санхүүжилт 462 сая Америк доллар, Монгол Улсын засгийн газар 112 сая Америк доллар, Америк нэгдсэн улсын мянган сорилтын сан 350 сая Америк долларын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлж байгаамаа. Төслийн хүрээнд нийт 180 гаруй гэр хорооллын ус түгээх байруудыг автоматжуулсан. Дэлхийн 19 орны мэргэжилтүүд ажилласан. Нийт төр 8092 ажлын байр бий болгосон.
11,000 мод бургас тарж ургуулсан байгаль экологт ээлтэй байдлаар хөтөлбөрөө хэрэгжүүлжээ. Энэ төсөл хөтөлбөрийг бол Америкийн мянганы сорилтын корпорацийн буцалтгүй төсөлмж болон Монгол Улсын засгийн газрын хөрөнгө оруулалтаар хамтран хэрэгжүүлж байгаа. За бид бол одоо анх батлагдсан 5 жилийн хугацаа анх батлагдсан 461 сая $, төсөвт бол бүх ажлаа бол багтаан хугацаанд нь төсөвт нь багтаан ингэж дуусгаж байна. За төсвийн бол тодорхой хэмжээний хэмнэлт бол гарах болов уу гэж бид бүхэн харж байгаа. За энэ хэмнэлтийг бол одоо тэгтээ хэмнэгдээд өнгөрлөө гэж харж болохгүй. Цаашдаа энэ компакт гэрээний хүрээнд бий болж байгаа энэ чадвах, энэ дэд бүтцийг зохисоор ашиглалт үйлчлэгийг нь хариуцаад явах хүний нөөцийг бэлдэж гаргах тухайлбал за түүнээс гадна одоо бодлогын орчин усны салбарын ашиглалтын байгууллагуудын чадварыг цааш нь бэхжүүлэхэд за техник хангамжийг сайжруулахад чадварыг бэхжүүлэхэд гэх мэтчлийн маш олон чиглэлээр бол энэ хөрөнгө оруулалтыг хэмнэгдсэн хөрөнгө оруулалтыг цаашаа зарцуулах боломжтой гэж харж байгаа. Энэ маань бол мэдээж одоо усны салбар маань өөрөө одоо улс орны хувьд бол маш чухал, амин чухал салбар. Ус авахгүй бол амьдрал байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ чухал салбарынхаа хэмжээнд төр засгийн зүгээс ямар бодлого хэрэгжүүлэх юм бэ? Тэр бодлогынхаа хэрэгжилтийг санхүүгийн бодиттой ямар нөөц болцоогоор хэрэгжүүлэх юм бэ гэдэг энэ төр засгийн бодлоготой бол энэ цаашдын зарцуулалт маань бол нэгт уялдаад гарах байхаа. Мянганы сорилтын корпорацийн компакт гэрээгээр хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн онцлог нь зөвхөн хатуу дэд бүтэц барилга байгууламж бариад орхих бус тухайн дэд бүтэц урт хугацаанд өргөөж өгч доктортой үйл ажиллагаа явуулах чадварт анхаарал хандуулдаг. Бүтээн байгуулалтын үр ашгийг урт хугацаанд хадгалах Улаанбаатар хотын ус хангамжийн доктортой байдлыг хангаж чиглэсэн 5 дэд үйл ажиллагааны хүрээнд бодлогын чанартай 40 орчим жижиг төслийг хэрэгжүүлж байна. Санхүүжүүлэгч болох Америкийн нэгдсэн улсны